За эрхэм хүндэд тарах үзэр сонирхдаг найз нартаа энэ өдрийн мэндийг хүргье. За тэгээд өнөөдөр хэдүүлээ 7 хоногийн мэрэг оруулж байна. За өнөөдрөөс гэхээр 23-наас 29-ний хооронд 6 сарын 23-наас 29-ний хооронд одоо бидний ерөнхий энерги ямар ах нь тийм мөнгөний урсгал маань ерөнхийдөө хаашаа чиглэсэн байна. За тэгээд хүм хоорондын харилцаа маань ерөнхийдөө хаашаа чиглэсэн байна. За энергийн юугаар нь олвол ерөөхдөө уншиж гаргана тий. За тэгээ группүүдээ сонгохдоо энэ одоо энергийн хүний биеийн 7 хүрдний одоо тий энергийн чулуунуудаас сонгоно. За тэгтээ сонгохдоо 3 групп гаргана. За яаж сонгох вэ гэхээр за нэгдүгээр групп. За нэгдүгээр групп ийм чулуу байна. За хоёрдугаар групп. За ийм зургтай ийм чулуу байна. За жоохон энд хавтан тавил сайн харагдах нь. За гуравдугаар групп маань ийм тэмдэгтэй ийм чулуу байна. За тэгэхээр та нар маань эдгээр 3 одоо энергийн хүрдний чулуунаас сонголтоо хийгээд за ийм 3 биш шүү тий. Сонголтоо хийгээд тэгээд мэргээ хамт мэргэлцгээе. За нэгдүгээр бүлгийнхэн маань мэргэндээ тавтаа марлаарай. За та нар маань болохоор ийм мэлмийн хүрдийг сонгосон байгаа. За өнгө нь бол мэлмийн хүрдний өнгө нь усан ягаан өнгөтэй байна. За мэлмийн хүрд маань сайн байна гэдэг маань одоо толгойн хэсэг тийм. Толгойн хэсэг буюу толгойн зулаан орой хэсэг гэж оёно. За мэлмийн хүрд маань сайн байх юм бол одоо эргэж хүчтэй байх нь байна. Ямар нэгэн зүйл одоо тодорхой болгох чадвар өндөр байх нь байна. Шийдвэр гаргах чадварууд өндөр байх нь ер нь бол ихэнхдээ тархийг удирдна. За муу байх юм бол одоо толгоон өвдөх ч юм уу тий. За шийдвэр гаргах чадвар муутай, ер нь энерги муутай, эргэж хүч муутай. Тэгэл нөө ерөнхий бүхэл одоо толгой хэсэг чинь бол төв мэдрэлийн систем явж байгаа шүү дээ. Тэгээд ерөнхийдөө ихэнх л одоо бие организм жоохон тавгуудах тиймэрхүү үйлүүд бол нэлээд гардаг. За тэгэхээр ер нь бол та нар маань энэ 7 хоногт мэлмийн үрдэндээ илүү сайн анхаарал өгөөрэй. За тэгээ мэлмийн үрдэндээ анхаарснаар та нарын маань гоё хүч чадалтай эрч хүчтэй шийдвэр гаргах чадвар өндөр болох нэ. За нэлээд хүрдний одоо нөө мэлмийн үрд жоохон буурсан мэдрэмж байх юм бол та нар одоо ингээд та нар маань гоё ягаан өнгийн малгай өмсөх, ягаан өнгийн толгоонд одоо тий толгойн орой хэсэгт ягаан өнгийн алчуур зүүх, ягаан өнгийн гоё обруу шиг, за ягаан өнгийн усны гоё чимэглэлүүд тий усан ягаан өнгийн ийм чимэглэлүүдээр одоо чимж өөрийнхөө бас нөө энергийг өнгөөрөө ингээд бас сайжруулах, өнгөний энергиээр бас сайжруулах бүрэн боломжтой шүү. За нөгөө тэгвэр одоо бясалгал хийх юм бол тий яг мэлмийн хэсэгтээ төвлөрч одоо бясалгал хийх нь илүү одоо нэг энэ 7 хоногийн та нарт энэ хүрдээ сайжруулах хад төхөн болж өгч чадж байна гэж үзэж байна. За тэгээд хэдүүлээ мэргэндээ орё. За чулуугаа энд ингээд тавьчих тий. Энд харагдаж байна. За энд тавьчих тий. За тэгээд 6 сарын 23-наас 6 сарын 29-ний хооронд энергийн байдал ямар ах нь хэлж өгөөрэй. Бүхэл сахиусан тэнгэрүүд байна. Тарах өцрөл амжилт бид нартай хэлж өгөх туслаарай. За гэрэл тусаад за ингээд хэдүүлээ хөзрөө уншия.
сайн ингээ харагдаж байгаа хэрэг тий. За ер нь бол өнөөдөр нэгд өдөр яаж байгаа. За нэгд өдөр та ямар нэгэн зүйлийг одоо шинээр эхлэхэд жоохон хэцүү байж магадгүй. За ажил мэргэжилтээр ч юм уу одоо өнөөдрийн 7 хоногийн эхний өнөөдрийн энерги жоохон хүндхэн байж магадгүй, учир нь олдохгүй тий. Юмны одоо эмэг цэгцэхгүй байх байдал ч юм уу тий. За ямар нэг юм шинээр эхлэх гэсэн чинь жоохон эрч хүч муутай тийм байж магадгүй. Тэгээд маргааш олоод ирэхлээр энэ дээр анхаарах нь шүү дээ, жоохон амархан байна тий. Энэ хүзэр маань өөрөө зөвлөгөө өгч байна. Та эрч хүчтэй болохын тулд жоохон амархан байна. За нөгөө миний энэ яриад байгаа бид нарын ингээд сонгосон нөгөө мэлмийн хүрттэй энэ дээрээ сайхан ажиллаад өнгөөс одоо мэлмийн өнгөөс сэргээгээд тий ингээд өгөх юм бол өнөөдөр нэгд өдрийн тань эрч хүч ингээд илүү гоё байх нэ. Тэгэхээр та өнөөдөр усын ягаан өнгийг толгойн оройн хэсгүүдээрээ ягаад чимээд тий өөрийгөө гоёод тэгээ дээрэс нь баг зэргийн бясалгал тий ингээд 2-3 секундын 2-3 минутын бясалгал хийхийг хичээгээд гоё тайван байхыг хичээгээрэй өнөөдөр. За тэгэх юм бол өнийн 7 хоногийн эрч хүчээ айгуу гоё нөхөж авнаа гэсэн үг. За тэгээ дээрэс нь 2 дахь өдөр болоод ирэхээр за өнөөдөр илүү сайхан амраад ингээд яах юм бол танд маргааш ямар нэгэн зүйлээр одоо тий шийдвэр гаргахад илүү их түхэн байж болж байна. За өнөөдөр та маш сайн анхаарах нь шүү заяа. Өнөөдөр маш сайн анхаарад тий өөрийнхөө сэтгэл зүй дээр анхаарад тий өөрийнхөө бодол санаан дээр анхаарад өөртөө илүү сайн төвлөрөөд тэгээ өнгөө сэргээгээд өгөөрэй. Мэлмийн уртныхаа өнгөө сэргээгээд өгөөрэй. За би яагаад ингэ дахин яриад байна гэхээр зарим хүмүүс маань янз янзын өнцгөр ярьж иж хүмүүс маань ойлгодог. Тийм учраас ингэ дахин ярьж ойлгуулад байгаа шүү. Ойлгуулахыг хичээгээд ингээ яриад байдаг шүү. За тэгээ 2 дахь өдрөөс болоод ирэхээр та ямар одоо тийм сайхан амралт аваад ингээд өнөөдөр ингээ сайхан өөртөө анхаарад мэлмигээ сэргээгээд эхлэх юм бол 2 дахь өдрөөс та ерөөхдөө үндсэн зорилго таны амьдралын хэв маяг ямар байх ёстой тийм үндсэн одоо бодож исэн зүйлүүд чинь бас жоохон ингээд левел ахих тэгээд дээрс нь айгүй гоё нэг юм хүннийх гоё ингээд байгальд гарахаар нэг гоё сэрэгдэг тий яг тийм гоё сэрэлт мэдрэмж аавна. За 3 дахь өдрөөс эхлээд ирэхээр 3 дахь өдөр жоохон санхүү тал дээр анхаараарай. За шинэ одоо ямар нэгэн зүйл эхлэх гэж байгаа бол 3 дахь өдөр буюу 4 дахь өдөр бол азнаарай. За ер нь жоохон хүлээлттэй, жоохон энергиэс сэргээсэн байдалтай байгаарай. За тэгэхгүй бол одоо энэ 4 дахь өдөр бол таны зүүн совин мэдрэмж чинь айгу доош унсан байх нь байна. Тийм болохоор та ямар нэгэн шийдвэр гаргах юм бол буруу шийдвэр гаргана. За тэгээд дээрэс нь 4 дахь өдөр нэг жоохон тийм хэрүүл тэмцэл энтер юм болох юм бол тий жоохон хүлээцтэй хандаад өгөөрэй. За 5 дахь өдрөөс мөн адил нэлээд одоо логикийн төвшин чинь одоо тий нэлээд бас нэг таны бодож байгаа зүйл тарих толгой ч нэлээд жоохон ингээд юм одоо жоохон түүхтэй те ингээд таны мэдлэг хүрэхгүй зүйлүүд бас байж бас магадгүй эсвэл бол одоо оюутан залуучууд ах юм бол маш их хичээл энтер шаргуу хийх мэхтэй тэр тал дээр бас нэлээд өөрийгөө дайчилж жоохон зөөр өөртөө аваад ямар хэцүү юм бэ гэдэг ч юм уу тиймэрхүү мэдрэмжүүдийг 5 өдрөөс авч магадгүй. Тэгэхээр ер нь бол энэ эхний энэ 5 хоногоос хараад хахад та нар маань ер нь бол сайхан энэ 7 хоног те өөрийнхөө одоо те сэтгхүүдэр нэлээ ингээд нөгөө одоо мэлмийн хүрдэн дээр нэлээ анхаарад тайван байгаад за тэгээ дээрэс нь гой сайхан юм бодоод те хүрдүүдээ сэргээх хэрэгтэй байна. За тэгээ дээрэс нь нэлээ сайхан амралт хэрэгтэй харагдаж байна. Тэгээд хүмүүстэй жоохон одоо тэг зөөлөнд өнгө аястай харьцаарай. Тэг хүмүүстэй ширүү харьцах юм бол одоо бүх байдал жоохон сүргөөр нөлөөлж магадгүй. За тэгээд ер нь бол ямар нэгэн шийдвэр гаргах гэж байгаа бол дараа 7 хоног руу шилжүүлээрэй. Энэ 7 хоногт бол ямар нэгэн зүйлийн шийдвэр гаргах хэрэггүй харагдаж байна. За хагасан бүтэнсэнд болол нийлэн дажгүй шүү. Яагаад тэгэхээр хагас өдөр та ингээд хараа таны хүссэн зүйлүүд чинь ингээд та ингээд эхний 5 хоногтоо ингээд жоохон докторгүй байгаад те докторгүй байх тэр мэдрэмжээ мэдрээд надаа одоо
өстө нөө тохиолдох ёстой зүйл тохиолддог, ирэх ёстой зүйл ирдэг, явах нь яваад ирэх нь ирдэг ч гэдэг юм уу те, тиймэрхүү юмнууд ярьдаг шүү дээ. Яг тэрэн шиг энэ 7 хоногт яг танд нэг тиймэрхүү зүйлүүд байх нь. Тэгтээ та тэр одоо жоохон сэтгэл готрол санаа зовоосон зүйлүүдээ зүгээр сайхан мэдэр заяа. За надаа ийм юм болоод байна. За би сайхан тайван бай. За ийм юм болоод байгаа учраас би энэний гаргалгааг ингэмээр байна. За дараа 7 хоног руу жоохон шилжүүлээ. Тэ хагасаа бүтэн санаас бодоод эхлэе. Жоохон өөрийгөө амраа гэд ингээд ямар нэг юм дээр жоохон хоошин тавьсан тэ байдалтай байвуулын 7 хоног илүү зүгээр байна. За тэгээд хагас өдөр болвол та тэ нэлээд гоё ингээд энергитэй болж харагдаж байна. Таны ингээд одоо энерги чинь нэлээд сайхан одоо ингээ харахаар тэ нэлээд сайхан сэргэж байна. За тэгээ мөнгө санхүүгийн хувьд ч бас нэлээд орлого орж ирж байна. Тэгээ хүссэн сайхан зүйлээ худалдан авалт хийж байна. За та 3 дахь өдөр битээ худалдан авалт хийгээрээ 4 дахь өдрөөс биш хагасанаас хийвэл илүү их тохиромжтой зүйлүүд чинь таны гарт орж ирж байна. За тэгээд ямар нэгэн зүйл одоо шинээр эхлэх гэж байгаа болбол та юу ягаараа бүтэнсээ өдрөөс сайн бодож тунгаах юм бол илүү зүгээрэн. За бүтэнсээ өдрөө аялалд гарах ч юм уу те уул хаданд гарах ч юм уу. За амралтаа тэгж одоо энергийн түвшинд гоё өнгөрөх юм бол бас илүү гоё байна. За тэгээд одоо ямар нэгэн онлайнаас ч юм уу те эсвэл болвол найз нөхдөөс гоё шин мэдээлэл авах юм бол таны тарих толгой айгүй гоё сэрэг байна. Тэгэхээр та энергийн хувьд бол маш одоо тийм эхний хэд хоногудаар сайхан бясалгаж одоо ингээд эхний хоногудаар сайхан тайван байснаар өөрийгөө одоо сайхан тайван байлгаснаар тийм энэ 7 хоногийн сүүлийн 2 өдөр та нэлээд сайхан сэргээд явж байна шүү. За ингээд 1-р группийн маань уншлага ерөөхдөө энд хүрээд өндөрлөж байна. За тэгээ дараагийн одоо 7 хоногийнхаа мэргээр уулзцаая. За та бүхэндээ аз жаргал сайн сайхан бүх нийтэдэг одоо цаглашгүй ихээр хүсье нэлээд сайхан тайван байх 7 хоног байна шүү. За 2 дугаар бүлийг сонгосон наран сүлжээ үрдийг сонгосон хүмүүс маань мэргэндээ тавтай морилорой. За наран сүлжээ өнгө маань хүрд маань өөрөө шар өнгийг одоо их бэлэгдэж шар өнгийн энерги их ялгаруулдаг. За ийм хүрд байна. За энэ хүрд маань сайн байснаар юу яах вэ гэхээр та нар маань одоо энэ 7 хоногт наран сүлжээ үрд чинь сайн байх юм бол их тайван амгалан байна. Хоол боловсруулах хэрэгтэй их сайн байх нь байна. За хоол боловсруулах хэрэгтэй сайн бай одоо тэ гоё юм тогтун байснаар та нар манаас нөө айрс ингээ гадаад гоо үзэмж бас нэлээ сайжирч байдаг ийм хүрд байна. За тэгээ хэрвээ жоохон муу байх юм бол тэ одоо тайван амгалан бус байх, айгүй ууртай ингээ амгтай байх, хоол боловсруулах хэрэгтэн ч нэлээ муу байх гэх мэтлэнгээр явагдана. За хэрвээ одоо энэ хүрд чинь жоохон унаад байгаа ийм шинж тэмдэг илэрх юм бол та нар маань одоо шар өнгийн фотоалк ч юм уу те шар өнгийн одоо ийм бүс ч юм уу одоо хевлээсгээр ингээ шар өнгийн одоо гоё юм урт унжсан одоо шар өнгийн чимэглэлтэй зөөлт энэ төр ч юм уу те ингээ ер нь хевлээсгээ жоохон ингээ дулаалаад те тэгээ дээрэс нь гоё шар өнгийн өнгүүдээр айгүй гоё ингэж энерги сэргээгээд тэгээ бясалгал хийх юм бол одоо нөө хевлий буй ходоо тэсгэндээ төвлөрч бясалгал хийгээрээ. За тэгэх юм бол энэ 7 хоногт илүү их эрч хүчтэй те байх нэ гэсэн үг. За тэндээ оргий. За бүхий сайхан энергиуд нэ 2 дугаар группийн маань наран шүлжээ үрдийг сонгосон хүмүүсийн маань энэ 7 хоногийн ажил үйлс нь ямар хөө энергитэй байх нь вэ? Өөрсдийн хувь хүмүүсийн энерги нь ямар хөө байх нь вэ? За нэг иймэрхүү байна. За ерхий энерги маань ямар хөө байх нь гэдгийг илүүтэйгээр харж байгаа.
Өнөөдөр бол нэлээд сайхан одоо сэтгэл зүйн үед бол нэлээд сайхан гоё тэнцвэртэй тэг хүмүүс таныг ингэж хайрлаж инхрийлсэн тийм өөрөө ч тас бусдыг хайрлаж инхрийлсэн их гоё зөөлөн өдөр байна. За тэгэхээр өнөөдөр ямарваа нэгэн зүйл хийх гэж байгаа эхлэх гэж байгаа бол өнөөдөр бас нэлээд дайжгүй байх нь байна. Ерөн өдөр жоохон сэтгэл зүйн хувьд бол тийм одоо сэтгэл готрол ч юм уу тиймэрхүү зүйл байна. За тэгээ хин нэгнийг санагалзах, өнгөрснөө эргэн дурсах, бодох тиймэрхүү асуудлууд нэлээд их байна. За тэгээд өнгөрсөн юмыг бодож ороод сэтгэл зүгээ өвтгөөд ах юм бол 3 дахь өдөр бас нэлээд одоо ууртай шийдвэр гаргалт нэлээд муутай байх гэдэг шүү. Тэгэхээр та нар маань маргааш буюу 2 дахь өдөр нэлээд сайхан одоо гэр бүлийнхэнтэйгээ гоё харилцаатай гадуур ингээд зугаалсан ч юм уу айтаахан одоо ингээд хоол унданд ороод явдаг ч юм уу за тиймэрхүү байдлаар гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөвөл илүү бас зохимжтой илүү хоббигоо бас хөгжүүлээд хоббинд анхаарлаа хандуулад өнгөрөөвөл илүү их зүгээр байна. Тэгэхгүй бол одоо энэ сэтгэл гутралаасаа болоод маргааш нь 3 дахь өдөр нэлээд бас стресс аваад дөрөвдөхөөс хамт ажилладаг хүмүүстэйгээ жоохон маргах магадaltaй. За хэрвээ та одоо ингээд 2 дахь өдрийнхөө энергийг өнөөдрийн энергиэрээ хөнөхөөд маргааш ингээд айгүй сайхан сэтгэл готрол дээрээ ингээд анхаарлаа хандуулчих юм бол ер нь бол 3 дахь 4 дахь өдрөөс ингээд таны одоо өмнө нь бодож ирсэн тэр одоо таныг стресслүүлээдсэн зүйлсүүд багасна гэсэн үг. За тэгээд 4 дахь өдөр болоод ирэхлээрээ та нэлээд хамтын ажиллагаа хийхэд нэлээд дайжгүй байна. Найз нөхдөдтэйгөө ч юм уу ямарваа нэгэн хүмүүстэй хамтын ажиллагаа хийх, ямар нэгэн хүмүүст өөрийгөө ойлгуулах гэрээ төсөл одоо ажил төрөл юу байдیں۔ Бүх юм хийхэд бол 4 дахь өдөр маш сайн өдөр байна. За тэгээд 5 дахь өдөр жоохон одоо юу гэдэг жоохон тийм тав тухгүй өдөр байж магадгүй таны хувьд та өөрийгөө жоохон голох эмэгтэй ч эрэгтэй ч хүн байсан та жоохон өөрийгөө голох. За бусдтай хин нэгнийг муулах, бусдтай хин нэгнийг муулж одоо нэг ярих ч юм уу бусдыг жоохон үл оошоох, өөрийгөө үл оошоох тийм мэдрэмжүүд гарч магадгүй. Энэ нэлээд сайхан тайван байж найз нөхдөөгөө сайхан ярилцах, ярианы сэдвийн тэр айгу гоё ярихгүй бол дараа нь чинь ховж болж магадгүй. Тэгээд тэр нь маш хурднаар одоо энэ хагас өдөр буюу 6 дахь өдөр бусдын одоо нэг анхаарлыг татаж та өөрөө эвгүй байдалд орох магадaltaй байна. Ерөөсөө айгүй хурдан л эвгүй байдалд орж байна л та. За тэгээд хэрвээ та энэ 5 дахь өдөр нэлээд өөртөө анхаарад энэ одоо 4 дахь өдрийнхөө энерги ирч хүчээрээ бас нэлээд ингээд 5 дахь өдөр өөр дээрээ анхаарад ингээ өөрийгөө бас гоё дотоод болон гадаад гоо үзмжиндээ анхаарад хөвлийн хэсгийнхаа одоо наран сүлжээ хүрдээ нэлээд сайжруулад одоо наран сүлжээ хүрд гарсан учраас энэ араас гоё ингээд шар өнгө гарч байгаа. Энд ингээд дандаа шар өнгөнүүд. Тэгэхээр энэ наран сүлжээ хүрдэн дээр яалцчгүй анхаарах бас болсон байна гэж харагдаж байна. Тэгээд наран сүлжээ хүрдэн дээр анхаарад дуртай хоолоо идээд 5 дахь өдөр бол бүр гоё дуртай хоол ундаа идээд явах юм бол найз нөхдөдөө уулзаад ингээд найз нөхдийн харилцаа л байна л та. Тэгээд эсвэл гэр бүлийн харилцаас байж магадгүй ээж автаа юм уу хайртай хүнтэйгээ ч юм уу харилцаа яж магадгүй. Тэгээд энэ хүмүүстэй нэлээд гоё харилцаа үүсгээд хичээх хэрэгтэй өөрөө. Та өөрөө хичээх юм бол ингээд танд боломж хагасаа өдрөөс гарч ирж байна. Та бүтэнсээ өдөр бүр бусдыг уйраах, бусдыг хайрлах ямар ч одоо арслан барыг номтгох чадвартай тийм юр бусын одоо энэ араа ийм гоё юр бусын ийм төгс төгөлдрийн дээд ийм гоё энергийг өөртөө хуримтлуулах боломжтой байна гэж харагдаж байна энэ дээрээс. Тэгэхээр юуны өмнө өнгөрсөндөө сэтгэл готрох хэрэггүй 7 хоног байх нь шүү дээ. Өнгөрсөн зүйл бол өнгөрсөндөө л байна.
Тэр өнгөрсөн зүйл бол танд бодох тусам таныг стресстүүлнэ. Энэ ямар ч зүйл байж болно. Хайртай хүмүүс явуулах, хайртай хүмүүсээ алдах, хин нэгэнд гомдох, хин нэгнийг муулах ийм үйл бол энэ 7 хоногт бол хэрэггүй. Тэгээ зүгээр сайхан болох юм болдог, цаг хугацаанд л болдог тийм болохоор та өөр дээрээ нэлээд сайн анхаарахгүй болвол одоо тийм хоол боловсруулах хэрэгтэн ходоод энтер хямрах, нэлээд ууртай болох, хүмүүстэй муухай харьцах гэдэг байгаа байхгүй. Тийм болохоор та нэлээд сайн одоо өөрийнхөө сэтгэл зүй дээр анхаараарэ гэдэг 7 хоног шүү. Сэтгэл зүй дээр анхаар. Тэгэх юм бол та өөрийнхөө бол үнэхээр бас юм мундаг хүн байна л та. Мундаг гэхээр энергийн түвшинд ярьж байгаа шүү тийм. Энергийн түвшинд та бусдыг ингэж уйрааж, бусдыг хараа ингэж хайрлж ямар ч арслан барыг одоо хүн уйраагаад аханд өстой жинхэнэ энэ хүний амьдралд байдаггүй л ах. Ичидийн л ах те. Гэтэл танд тийм ичидийн юм шиг тийм гоё энерги байж байдаг байх нь штэ. Тэр энерги та ингээд гоё бүтэнсэн өдрөөс ингээд сэргээх боломжтой гэж харагдаж байна. Гэхдээ та ингээд ийм янз янзын зүйл одоо бодож хүмүүстэй ингээд харилцаа үүсгэхдээ хин нэг муулд оромжлох, өөрийгөө голох гих мэтлэн бусдыг голох, өөрийгөө өмөрөх, эго өндөр байх гих мэтлэн энэ энергиудээ биш энэ зангуудаа жоохон ингээд тавьж явуулаад тэгээд өөрийгөө үзэсгэлэн гоо, тэгээд дотоод болон гадаад үзэсгэлэн гоо, сайхан сэтгэл, тэ энэрэнгүй гоё байх байдал, өөрийнхөө тэр одоо гоё үсэндээ ч гэдэг юм уу, гоё нүдэндээ, гоё урууландаа анхаарах, тэ өөрийнхөө алхаа гიშгэнд анхаарах, бусдтай ярих, ярианыхаа өнгөнд анхаарах ийм 7 хоног байна. Тэгээ хоол ундаас маш сайн анхаарах ийм 7 хоног. Тэгэх юм бол эх 7 хоногоос таны энерги бас энэ 7 хоногоо дагаад нэлээд гоё ингээд сайжраад явна тийм. Өнөөдрийг маргаашийг өнөөдөр бүтээдэг гэдэг нь шүү дээ. Тийм болохоор өнөөдөр та сайхан байх юм бол маргааш та сайхан л байна гэсэн. За ингээ хэллээ да. За тэгээд 2 дугаар бүлгийг группийг сонгосон хүмүүстэй Аз жаргал сайн сайхан бүхний дээдэг цаглашгүй ихэр хүсье. За дотоод сэтгэл зүйдээ нэлээд сайн анхаараарай. Дараагийн мэргээрээ уулзцаая. Баярлалаа. За эрхэм хүндэд 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань мэргэндээ тавтай морил. За энэ маань бол одоо суур хүрд те улаан өнгийг бэлэгддэг суур хүрд улаан өнгийн энерги ялгаруулдаг ахна шүү дээ. Бидний одоо суур хүрд буюу ахар сүүлэн дээр мэдрэгдчихэд тэр хүрд маань ахнэ. За энэ хүрд сайн байснаар яах вэ гэхээр сэтгэл санаа өөдрөг те маш гоё өөдрөг цоглог байна. За тэгээд одоо нөө биеийн тамир одоо спортоор хичээлэхэд маш одоо гоё юм ирч хүчтэй байх нь хүл гар их гоё чанга те. За тэгээд нуруу мурууны одоо ингээд гоё их цэцэх байдлууд ингээд сайжрах ч юм уу те өөртөө ихтгэлтэй байх байдал энэ төр сайжрах тийм гоё одоо энергийн хүрд байж байна. За тэгээд хэрвээ жоохон энэ энергийн хүрд маань те ахар сүүлний энэ энергийн хүрд маань муу байх юм бол та нар одоо улаан өнгийн дотор хувцас өмсөх те. За тэгээ улаан өнгийн одоо өмд өмсөх, улаан өнгийн юпг өмсөх, улаан өнгийн хормоотой даашин өмсөх, за улаан өнгөөр чимгэлсэн одоо нөө гой яс ингээд унжлагтай бүснүүд байдаг шүү дээ тийм тийм белли дэнсийн ч юм уу тийм гой юм алтан шаргал биш юм улаан өнгийн унжлагтай гоё юм улаан сувд мөвдөн унжлагтай гоё бүс центр чулуун мулуун тийм унжлагтай гоё бүс центрээр өөрийгөө эмэгтэй хүмүүсээ үлчимэх гих мэтлэнгээр гоё чис улаан өнгийг гоё одоо бүслэгийн аваараа хэрэглэх юм бол та нарын маань энэ суур хүрд нэлээд сайн сэргэнэ, нэлээд ирч хүчтэй болно. Бие физиологийн хувьд бол нэлээд ирч хүчтэй болж харагдаж байна. Сэтгэл санааны хувьд бас нэлээд гал энергитэй гоё болно. За тэгээд муу байвал яах вэ гэхээр мэдээж хөл өвдөх те одоо нуруу муруугаар өвдөх
Тэгээд сэтгэл санаа докторгүй болох чинь л одоо энэ суур хүртнээс хамаатай ахна штэ. За тэгээд энэ 7 хоногт ерөөхдөө суур хүртэндээ нэлээд анхаараарай. Нэлээд сайн нөгөө одоо юу хийгээрээ бие тамираар сайн хичээллээрээ тэ нөө одоо фитнесээр явах ч юм уу, йога хийдэг бол йога хийх ч юм уу тэ гих мэтлэнгээр суур хүрдэндээ анхаарсан дасгалуудыг нэлээд сайн хийгээд явах юм бол таны суур хүрдний энерги нэлээд сайн сайжрах боломжтой. Магадгүй зарим хүмүүс нь суур хүрд жоохон муу байж магадгүй, зарим хүмүүс нэлээд бас сайн байж магадгүй тэ энэ 7 хоногт. За тэгээд 3 дугаар бүлгийг маань сонгосон суур хүрдээ сонгосон хүмүүсийн маань 6 сарын 23-наас 6 сарын 29-ны хоорондох ерөнхий энерги ямар байх нэ? Бүхий сайхан энергиуд маань сахиулсан тэнгэрүүд маань хэлж өгөх туслаарай. За энэ манай энэ 3 дугаар группийн хүмүүсийн маань 3 дугаар группийн маань хүмүүсийн сэтгэл санаа ер нь бол их гоё шүү. За ингээд мэргэндээ тавтаа марлаа. За ер нь бол нөгөө хоёр группээ харьцуулаад хэлэхэд бол нөгөө хоёр группээ бодвол нэлээд бас дайжгүй гарч байна. Нөгөө хоёр групп маань бол жоохон бас нэг анхаарах зүйлүүд ихтэй байсан. За тэгээд нэгд өдөр бол өнөөдөр танд орлого бол нэлээд сайн орж ирж байна. Таны баг унтчихад таны карма руу мөнгө орж ирэх тийм боломжтой гэх юм уу те. Таны бас нөгөө одоо мөнгө олох арга чарга одоо юу байдэн те тиймэрхүү зүйлүүд байна. Дээрээс сэтгэл зүй таны сэтгэл зүй рүү ч бүр өстэй айгуу гой зүйлүүд орж ирж магадгүй өнөөдөр сингл залуучууд байх юм бол за сингл биш байсан ч гэсэн нэлээд бас нөө сингл залуучууд байх юм бол нэлээд одоо таны сэтгэлийг булаасан тийм хүнтэй та таарж уулзаж бас ярилцах магадaltaй. Хэрвээ сингл биш байсан ч гэсэн одоо та гэр бүлийн харилцаа хэрвээ өмнөх саруудад ч юм уу 7 хоног тогтворгүй байсан бол хосын харилцаа нэлээд тогтворгүй байсан бол нэлээд аятайхан тогтвортой болоод ирж байна. За тэгээд хараа 2 дахь өдрөөс бүр гоё нараа хамтын үйл ажиллагаа, за ээж аавын харилцаа, найз нөхдийн харилцаа юу бүр nice айгуу гоё байна. За тэгэхээр ямар нэгэн хүмүүстэй харилцаа холбоотой ажил хийх гэж байгаа бол 2 дахь өдөр хийхэд бол нэлээд дайжгүй байна. Өнөөдөр бол маргаашхан ажлыг төлөвлөхөд бас нэлээд гоё байна. За тэгээ 3 дахь өдрөөс танд нэлээд орлого орж ирсэн байна. Нэлээд орлого орж ирсэн таны одоо хүссэн хэмжээний мөнгө танд орж ирэх бас боломжтой. Тэгээ банктай холбоотой одоо тийм энэ гадаад зах зээлтэй холбоотой. За тэгээд ерөнхийдөө ямар нэгэн үнийг гуйж ажиллаа явуулж байгаа бол тэр хүн чинь нааштай хариу өгсөн тиймэрхүү байхаа. За тэгээд 4 дахь өдөр та бас одоо гэрээсээ хол ч юм уу те нэг жоохон энэ хотоос жоохон зайдуу гардаг ч юм уу гих мэтлэнгээр жоохон зайдуу ажил томилтын ажил ч юм уу эсвэл нэг жоохон найз нөхдөөр очих ч юм уу тиймэрхүү ажлууд байна. Тэгээд жоохон сонголт хийх өдөр байж болж байна. 4 дахь өдөр. За 5 дахь өдөр бол таны бол энерги бол маш гайхамшигтай үзэсгэлэнтэй байна. Ирч хүчтэй айгу гоё байна. Та 5 дахь өдөр бол нэлээд ажил амжуулахад бол нэлээд дайжгүй байна. Ер нь бол бүх юм дээр дайжгүй таны бодож байгаа зүйлээ та энэ 5 дахь өдөр хийгээрэй. За хагасан өдөр нэг хүний нэг жоохон нэг тийм одоо юу гэдэг штэ нэг муу зан нэг хөдөлтөгдөө тийм нэг жоохон одоо хүн болгонд л байдаг штэ нэг жоохон дотор нэг муу санаад гэдэг тийм муу санаа гаргасан өдөр байна. Тэр хагас өдөр нэлээд муу санаатай юмыг нэлээд муу санаатай үзэх нь тэр чин таны энергийг жоохон бууруулж шүү.
Тийм гоё айгу гоё энергитэй та энэ 7 хоногийг эхэлж байна. Энэ 3 дугаар группийг сонгосон хүмүүс бол нэлээд гоё байна. Ер нь бол бас дээрэс нь нараа суур хүрдээ сэргээгээд өгсөн юм болохны суур те бүх юмны одоо модыг тарьсан ч үндсэн сайн байх хэвээр. Байшинг барьсан ч хундаман сайн байх хэвээр. Гэдэг шиг та одоо яг энэ 7 хоногт бол те бүх юмныхаа суурийг тавихад бол нэлээд сайн байна. Бизнес дээр, хайр дурлал дээр, тий найз нөхдийн хоорондын харилцаан дээр, за мөнгө санхүү дээр ч гэсэн бүх юмны одоо суурийг тавихад нэлээд сайн. Танд бол нэлээд гоё боломжууд унтжаагт ч л танд гоё шин санаа орж ирж байна. Таныг дэмжих хүмүүс маш их байна. Тэгээд тийм мөнгө төгрөгийн асуудал дээр ч гэсэн нэлээд дэмжих хүсэлтэй хүмүүс ч бас гарч ирж байна. За тэгээд хамгийн гоё сүүлийн өдөр ямар гоё яах юм бэ? Миний хэлжсэн те би нэг одоо тасгал хөдөлгөөн илүү сайн хий те. Энэ суур хүрч өөрөө нэг биеийн тамир те тасгал хөдөлгөөн сайн хийснээр бие организм бүх тэр чигтээ айгу гоё эрүүл болж те булчин шүрмэс чангарамч гэдэг ч юм уу те тэр талаас нь ингээ харахад энэ бас те бүтэнсээ өдрөөс нэлээд фитнес центрээр хичээлж, йога центрээр хичээлж өөрийгөө бас нэлээд гоё амрааж байх юм бол илүү бас энэ таны энэ суур хурц чинь сэргэснээр таны ирээдүйд хийх гэж байгаа бүх юмны суур чинь айгу гоё ингээд жигд гоё юм те тогтуухан ирч хүчтэй одоо тэгээд айгу гоё юм бүтэх боломжууд энэ 7 хоногт их байна шүү. Тэгээд энэ бүтэнсээ өдөр юу л гээд байна вэ гэхээр та бол дараагийн 7 хоногт бэлэн байна. Тэ дараагийн 7 хоногийн ажил үйлс бүх юм чинь бол энэ 7 хоногт харагдана. Ирээдүй бол өнөөдрөөс шалтгаална ч гэдэг юм уу те. Одоо яг ингэж хэлэх гээд байгаа байхгүй. Ирээдүй бол өнөөдрөөс шалтгаална. Тийм болохоор энэ 7 хоногоос та ингээд энерги чинь айгу гоё юм байгаад байгаа байхгүй. Та угийн ийм бас гоё энергитэй хүн бас байж магадгүй л юм. Сэтгэл сайтай, сэтгэл зүй айгу мундаг хүн байж бас магадгүй. Гэхдээ энэ хагас өдөр жоохон унж магадгүй. Тийм энерги муучлаарай. Тийм энерги бол ер нь хүнд хэрэггүй шүү. Нэг тийм юуны энерги байдаг шүү дээ. Нэг муу санаа. Тэр бол хизээж хол явуулдгүй энерги байгаа. Хэрвээ танд нэг жоохон муу санаа энэ төр тийм ийм муу санаа байдаггүй байвал танд ийм гоё бүр үнэхээр гоё юм хатны энерги байгаа байхгүй. Харж байна уу энэ хараа. Та ийм гоё хүн байхгүй. Гэтэл ингээд эсрэгээр нь ингээд харахаар ийм мухаагааз. Ер нь муу санаа хүнийг улам юм муухай төрхтэй харагдуулдаг. Сайхан сэтгэл, сайхан бүхэн хүнийг ийм гоё гэрэлтэй харагдуулдаг. Тэгээд ч одоо тэг гэрэл гэгээтэй бүхэн гоё харагддаг учраас бүхэл гоё юм ирж наалтдаг байхгүй хүн дээр. Сайхан хүн дээр сайхан л юм ирнэ. Муу бодолтой муу хүн дээр бол юм ирэх нь бас хэцүү. Ийм нэг одоо тэгээ таны өөрөө чинь нэг муу бодлын нэг юу байна. Тэнцвэргүй байдал байна шүү. Энийгээ жоохон 7 хоногт багасгачвал те ирээдүйд ч гоё болно гэж харагдаж байна. Энэ нараа ийм гоё ирч хүчтэй, хүч чадалтай бие организм чинь эрүүл ийм гоё ах нэ. За тэгээд 6 сарын 23-наас 29-ний хооронд таны энерги гайхамшигтай байна уу? Би бол энэ хүзрээр харахад бол зарим хүмүүс бол нэлээд гоё байна уу. Тэгээд ихэнх хүмүүст нь таарж байгаа гэж бодож байна. Тий. Ихэнх хүмүүсийнх нь бас ерөнхий энерги юм байна. Тэгээд энэ энергитэй тааруулаад өөрсдөө бас аваад явах юм бол тий нэлээд гоё байна гэж. За тэгээд 3 дугаар группийг сонгосон, суур хүртийг сонгосон хүмүүс үнэхээр гайхамшигтай байна. Тэгээд ирээдүйд нь өнөөдөрт нь наад жаргал сайхан бүхний дээдэгтэй цаглашгүй гэхээр хүсье. Та бүгдийн маань бодол санаа тэс хэрэг сайхан байгээ. За тэгээд дараа 7 хоногийн мэргээрээ уулзцгаая баярлалаа.